Бид 400 саяын асуудал ярьж байна. 15 оны үйл явдал бол Монгол улсад 400 сая биш, 4 тэрбум миллиард доллар биш. Түүнээс их үйл явдлын хохирол учирсан шүү. Тэр Дубайн гэрээ. Монгол улс 23 оноос ногдол цэвэр ашиг авах байсан. Гэтэл тэрийг 15-6 жил хойшлуулга 37 он болгож байгаа. Анхны 2009 оны гэрээгээр 60 миллиард долларын 30 миллиардыг Монгол улс авах байсан, хүртгүүлсэн. 60 миллиард долларын 30 миллиардыг Монгол улс авах байсан, хүртгүүлсэн. 30 миллиардыг Монгол улс авах байсан, хүртгүүлсэн. Ашиг. Тэгэхээр гэрээний 30 жилд ашиг хүртэхгүй болж шít. Ямар олон миллиард долларын мөнгө Монгол улс алдчихав. Энэ дээр чимээгүй байсан шít. Чимээгүй байхаар энэ өнгөрсөн засгийн газар сайхан бэлэг гэдэг энэ хулгайч дээр нь доор нь байгаа хамгаалдаг хүмүүс нь даварсан байхгүй юу? Тэгэд Эрдэнэтийн асуудал дахиж явж байгаа юм.